За сайн байцгаана уу? Ноороо байна. За нэг зүйлийн талаар бүр ярихгүй болохгүй нэ. Надад бас өөрт маань тохиолдод байгаа учраас ярьж бас хүмүүст анхааруулах хэрэгтэй юм шиг санагдаад. За юу вэ гэхээр би 2022 онд Монголд хеликоптерын шинжилгээ өгөөд тэгээд дуран хийлгээд миний ходоод маш их шарахтай байна. Тэгээд хеликоптертай гарсан байхгүй юу. Тэгээд би Монголд сайн эмчилгээ хийлгэж амжаагүй одоо богино хугацаанд явсан болохоор Америкт ирээд эмчилгээ хийлгээгээд Америкт ирсэн. Тэрнээс өмнө бас Монголд 19 онд Америкт анх ирэхээс өмнө бас хеликоптертай байгаад тэг гэр бүлээр нь эмчилгээ хийнгээд манай нөхөр хүү бид нэр антибиотик уугаад тэгээд эмчилжсэн байхгүй юу. Тэгээ миний ходоод ер нь тэрнээс хойш өвдөөд, бөөлжөөд тэгэл жирэмсэн болоо тэгж явсаар байгаа. Тэгээд өөр газар ирээд ходоод сая 3-4 сарын өмнө ходоод үзүүлээд тэгээд дахиад хеликоптертай гараад тэгээд эмчилгээ хийлгэж явсаар агаад тэгээ одоо өнөөдөр эмчтэй болсон чинь дахиад нөгөө намдааг байна. Дахиад хеликоптертай байна. Тэгээд бид нар бүрэн намдсны дараа дараагийн эмчилгээ хийх хэрэгтэй байна гэдгсэн. За тэгээ яасан бэ гэхээр би асуусан ахгүй юу. За Монголд ингээд мэдээж хеликоптер чинь гэр бүлийн хүмүүс би хеликоптертай гарсан болохоор гэр бүлийн хүмүүс байгаа. Тэгээ Монголд байгаа гэж үзээд гэр бүлээр нь эмчилгээ хийд юм аа. Гэр бүлээр нь антибиотик өгдөг. Та нар ингээд гэр бүлээр нь ингээд манай хүүхдүүд ингээд бусд нь антибиотик хэрэглэх үү гэдгсэн чинь үгүй. Би Монголын эмнэлгийг бүр үнэхээр гайхчихна. Үнэхээр өрмөц эмчилгээтэй бид нар мэдэхгүй. Тэгэхээр энэ шинжлэх ухаанд батлагдаагүй зүйл бид нар дур мэдээж тэгж гэр бүлийнхэнд чинь өвдөөгүй байгаа үед бид нар дур мэдээж тэгж антибиотикийн эмчилгээ хийхгүй. Яг тэр антибиотик чинь маш хүчтэй. Дараагийн нөгөө муу side effect гэж ярьдаг тийм хорж уршил нь маш муу хүч зарим нь янз бүрийн хорж уршилтай байдаг учраас хүүхэд бүр ялангуяа тэр болгон антибиотик бид нар хэрэглэхийг зөвшөөрдөггүй маа гэж хэлсэн. Тэгээд миний андаа хэрэглэж байгаа ууж эхлэх антибиотик маань 4 антибиотик уун. Тэгээд хүчтэй доостой гэсэн маш хүчтэй доостой шүү гэдэг жилээ. Тэгээд одоо Монголд хэвээрээ те гэр бүл нь нэг хүн хеликоптертай гарч ивэл гэр бүлээр нь антибиотик эмчилгээ хийлгдэг бол анхаарах хэрэгтэй юм байна. Энэ бол үнэхээр болохгүй гэж эндхийн Америкийн эмч хэлж байна. Антибиотик чинь Америкт угаасаа тэр болгонд бид нар антибиотик ерөөсө хэрэглүүлдэггүй. Хоолоо нийдэд халуурсан махад хүртэл антибиотик өгдөггүй. 7 хоног харнаа яваад гэрээр өөрөөр нь дархлаагаар нь эмчлүүл бүр ингээд халуураад хэд хоног ингээд тэгээ 7 хоногийн дараа бүр намдахгүй бол антибиотик өгдөг. Бүр шаардлагатай үед өгдөг аахгүй. Тэр болгон байнга шууд антибиотик ч өгөөд байдаггүй. Тийм болохоор энэ дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. Баярлалаа.